би энэ үндсэн хуулийг өөрчлөх асуудал энэ их хурлын чадалт хүрэхгүй гэдгийг хэлсэн. Чадалт нь хүрэхгүй. Тийм хугацаач байхгүй. Угаасаа үндсэн хууль өөрчлөх хугацаач процедур чинь өөрөө бас их урт явагддаг. Тэгээд олон түмнээс одоо асуулах, ард нийтийн асуулга гэдэг чинь өөрөө тусгаасан процедуртай. Тэр эдрийг бодох юм бол энэ их хурл тийм цагч байхгүй, хийх чадалч байхгүй. Дээр нь ёс суртахууны эрэхгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Тийм. Ер нь бол энэ болж байгаа үйл явдал улс төртэй холбоотой хэлэхэд бол манай өдрийн тогтолцоонд өнөөдөр намууд хоорондоо яаж ялгарч байгаа гэхээр масс нам, бодлого хилдэг нам гэж байдаг. Дэлхийд ч тэг том ялдаг. Тэгэхээр манад бол хоёр том масс нам байна. Бодлого ярихаас илүү тэр масса яаж өөрийнхөө гартаа байж өрөх үү, яаж явах вэ, тэрэнд яаж таалагдах вэ. Тэгэхээр тэр нь өөрөө популизм ярих зэрэггүй байдалд оролдог. Бодлого ярьдаг намуудын дандаа тийм нөгөө гишүүнчлийн хойноос жижиг нам байх жишээтэй. Тэгээ ер нь бодлого ярьдаг намууд нь хоорондоо сууж бас улс төрөө зэгцлэе гэдэг үгнээс өнөөдөр хүртэл жишээлбэл манай нам, миний толгойлд Монгол үндэсний арчсан нам, оюун гишүүний толгойд иргэний зориг ногоон намынхаа өнөөдөр хамтарсан уулзалт хийгээд энэ анхны уулзалт нь биш, бид нар одоо баг 3 дахь уулзалт хийж байна. Улс төрийнхөө бодлого чиг хэмжээг нэг болгох энэ ажлаа хийгээд эхэлцээ явж байгаа. Ер нь бол намын хүчин чадлыг гишүүнийхэн тоогоор хэмждэг юм шээ. Намын хүч чадлыг зөв бодлого тавьж байгаагаар нь хэмждэг энэ цаг руу одоо ирэх болчлоо гэж харагдав. Тэгэхээр энэ яг хэрвээ үндсэн хуулийг өөрчилнө гэж байгаа бол ард түмнээс юу гэж асуух хэрэгтэй вэхээр өөрчлөхгүй гэж асуух тухай асуудал биш. Гол нь юуг өөрчлөх үү гэж асуух асуудал. Тэрийг их хурл дээр эхлээд яриад хэлцээд ийм юмыг ингэж шийдэх гэж байна, эсвэл ингэж шийдэх гэж байна. Аль нь вэ гэж асуух асуулт байж болно. Тий. Тэгээд яриад зөндөө юм ярина. Би бол ерөөсө 3 төрлийн асуудал байдаг гэж бодож байгаа. Гэхдээ би энэ их хурл хийж чадахгүй гэж бодож байна л да. 3 төрлийн асуудлын нэг нь юу гэхээр нэг нь бол Монгол төр эзэнтэй байх хэрэгтэй. Монгол төр эзэнгүй болцсон нарийн дээр бол. Тэгээ ерөнхийлөгч гэдэг байна, ерөнхий сайд гэдэг энэ их хурлын дарга гэдэг байна, шүүх гэж байна, үндсэн хуулийн цэцгийн дарга. Бүгдээрээ бие даасан засаг л бүгдээрээ нэгэн бодлого дотор зангиж ирэх чадахгүй байна. Төрийн салаа мөчр болгон бие бинийгаа шатаадаг тоглоомор тоглож байгаа. Энийг бол миний хэлж байгаа үгүй ш. Энэ бол гадны том эрдэмтэд монголчууд өөрийнхөө төрийг шатаадаг тоглоомоор их олон жил тоглож байна гэж хэлж байгаа. Бүр тийм томьёолнч баг. Тэгэхээр хэлбэл би хэрвээ үндсэн хуулинд өөрчлөлт оруулна гэж байгаа бол эзэнтэй болох асуудал. Эзэн ерөнхийлөгч байх юм уу? Ерөнхий сайд байх юм уу? Тэр нөгөө парламентын засаг байх уу? Ерөнхийлөгчийн засаг байх уу гэдгийг хамаараад шийд. Тэр нь биднэрт сонирм биш, эзэнтэй байх нэг чухал. Хоёр дахь том асуудал нь юу гэхээр Монгол төрийн толгой дээр нам гарцсан болохоос ш төр байж чадахгүй байхгүй. Тэгэхээр намыг төрийн доор оруулах хэрэгтэй. Намыг төрийн доор оруулахын тулд яаж хийх ёстой вэ гэхээр хоёр танхимтай парламент хөндөгдөнө. Нэг танхимтай парламент дотор бол төрийн дээр заавал нам гарчаад байдаг зовлон байдаг. Нэг би хэлээгүй энийг жишээлбэл Черчилль гэж хэлсэн байхгүй. Черчилль Английн парламент хоёр танхимтай нэг танхимтай болох гэсэн асуудлыг яригдахад төрийн дээр нам гарах аюул байна шүү. Супер хүмүүсүүд бий болно шүү. Болохгүй шүү. Арчил бол адгийн засгал шүү гэж хэлж ирсэн юм баггүй. Адгийн засгал гэж Черчилль хэлсэн үгийн гол санаа нь юу гэхээр нэг танхимтай парламент байх юм бол дээр нь төрийн дээр нам гардыг шүү. Аюултай шүү гэдэг юмыг сануулж ирсэн. Бид нар тэр сануулгыг үл өшөөс суулсад энийг бодолцох хэрэгтэй. Тэгээд ярих хэрэгтэй асуудал мөн үү мөн? Яарах хэрэгтэй асуудал үгүй байх гэж бодож байна. Энэ бол нэг хэсэг улсууд их хурлын гишүүдийн шийдэх хэрэгтэй асуудал биш. Энэ бол ард түмний асуудлаар шийдэх хэрэгтэй асуудал.